телевизийн онцлог мэдээлэл хэлбэрийг сонгон үзэж байгаад баярлалаа. Би та бүхэндээ бүрэн гараг болгоны энэ цагт нийгмийн бүхий салбар тулгамдж байгаа асуудлыг хэлэлцдэг байгаа. За өнөөдөр бид Сагсан бөмбөгийн хөгжлийн асуудлаар хэлэлцэхээр студид зочтой байна. Оройн өдргий. Тэгэхээр миний баруун гартал Монголын үндэсний Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга тулг болон за миний зүүн гартал Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга оргил нар хүрэлцээрэй байна. Бидний урлагийг авсан та бүхэнд баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн хэлэлцүүлгийн энэ асуудлаар эхлэе. Нэгэн л хоёулаа одоо нэг зорилготой за нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. За тусдаа бас өөр гэсэн үзэл бодолтой байдаг л ах тийм ээ. Ер нь яагаад хоёр холбоо маань хоорондоо ингэж нэгдэхгүй одоо өөр бодлоготой тэгээд хоорондоо юм зөрчилтэй байгаа бол олон нийтийн одоо тийм дуу шуунаас сонсон гэж асууж байна л да. Тэгэхээр хоёулаас нь асууж шүү. Дараалал ер нь яг юу болоод байгаа юм? За би танаас гэж. Энэ нэг үйл ажиллагаа тэгээд за Монголын Сагсан бөмбөгийн холбоо үүсч үржээд Монгол 50 жил болж байгаа. За тэгээд 50 жилийн хугацаанд одоо Монгол Сагсан бөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маш олон нөхцөл байдаг. За Сагсан бөмбөгийн ойрын хэдэн жил дөнгөж хэмжээгээр Сагсан бөмбөгийн холбоо 3-4 өдрийн удирдлагад маш олон жил боллоо. Монгол улсын дөрвөн төрлийн хууль дүрмийг бол маш ноцтойгоор зөрчсөн олон талууд байгаа. Тэгээд бид бүгд ч гэсэн Сагсан бөмбөгийн спортоо сэтгэл зүрхээ тавиад нийт 9 жил маш олон жилүүдийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Маш олон үйл ажиллагааг явуулж байна. Тэгээд Сагсан бөмбөгийн холбоо төрийн бас байгуулагдаж Монгол улсын хуульд баригддаг. Монгол улсын татварын бүртгэлд 2012 оны 3 сарын 27-нд бүртгүүлсэн байх жишээтэй. За дээрээс нь бол шимжилсэн бүртгэл болон 2005 оноос 9 жилийн хугацаанд төрийн бас байгууллагын хуулиар нэгч хурал зөвлөлөө хийж байгаагүй. За тэгээ 9 жилийн дараа сая 2 дугаар сарын 1-нд хэсэг бүлэг хүмүүс хаалттай нууц байдлаар хурлыг хийсэн. За тэрнээс юу гэхээр 9 жилийн хугацаанд Сагсан бөмбөгчд Монгол улсын авиа тасгалжуулагч одоо цэрэн дондгийн цэвэр багш, дамп багш нийт Монголын сагсчид тоглогчдын холбоо гэж байгууллаа. За бүр сүлдээ аргаа аваад Т60 төрөмс Монголын үндэсний Сагсан бөмбөгийн холбоо гэж байгууллаа. За тэгээ хэсэг бүлэг хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй мэдээж эрүүгийн гэмт хэргийн чанартай ч гэсэн маш олон асуудал гараад идэг. Тэгээ нууцараас 2 сарын 1-нд бас одоо сая бас ихлэхээ шүү дээ. Одоо нарийн бичгийн дарга орж байдаг. Энэ үнийг бол ерөөхдөө Монголын Сагсан бөмбөгч хэмж томилсон юм бол байхгүй. Нэг үг үлэхэд 2 сарын 1-нд болсон хурал дээр бол оролцсон хүмүүс нь ахмадын 50 хүн. За одоо үе 90-ад оны нэг 7-8 сагсч байна. За 10 гаруй сагсч байна. Одоо бас 2 сагсч орсон. За тэгэхээр ийм хурлыг нууцаар хийгээд нэг дарга зэрэг ерөнхий нарийн бичгийн дарга болгоод томил тавьсан. Тэгэхээр энэ үгдээ бид бүгд өнөхөр бас томилгоо шудраг усаас энэ одоо улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж үнэн үү? Улсын бүртгэл бүртгэлтэй. Энийг бол би дараа нь гэхдээ сая энэ тулг нарийн бичиг ярьж байгаа юм би яриа л та. Асуулт нь ер нь бол хариулъя. Энэ дөр бол Монголын Сагсан бөмбөгийн холбоо хурлаа хийсэн 2 сарын 1-нд. Энэ бол яг Монголын Сагсан бөмбөгийн холбооны аль биесны хурал чуулган. Энэ хурлуудыг бид юу шийдсэн гэхээр бид нар бол шинэ бүтцтэй баталсан. Шинэ ерөнхий зөвшөө томилсон. Удирдах зөвлөлийнхээ 15 гишүүнийг томилсон. Энэ хурал маань бол олон нийтэд нээлттэй байсан. Бүх мэдээллийн хэрэгсэл сайтуудаар, сонингуудаар зар юмнууд нь тавигдаад явсан. Хүссэн хүн болгон энэ хуралд бол чөлөөтэй оролцож ирсэн. Би ч гэсэн тохоо үед бол энэ ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Монголын Сагсан бөмбөгийн холбоонд сонирхлынхаа журмаас бас би өөрийнхөө итгэл үнэмшлэр тэр хуралд гүйж очиод орсон. Намайг ороход бол ямар нэг байдлаар хаалттай ч юм уу боосон ч юм уу тийм байдал байгаагүй. Би тэр дотор ороод суугаад хэлэх гэсэн үгээ өөрөө бас хэлэх надад боломж зөндөө байсан. Би ярих юм ярьсан. Бүх юм л нээлттэй байсан. Тэрэн дээр бол тийм юм бол байхгүй. Толгой одоо нэлээд баримттай байх юм байх хэрэгтэй. Хамгийн гол нь одоо хүн бодлоо яриад яг Монгол зам намайг оруулаагүй гэж байна те. Монгол улсад 40 жил Сагсан бөмбөгийнхөө сэтгэл зүрхээр гарсан. Цэрэн дондгийн цэвэр болгоч байгаа. Одоо энэ хүн ч гэсэн удаагаар ярилцсан гэсэн. Ингэж энэ хүн бол одоо хаач гэсэн гудамжнаас хин нэг Сагсан бөмбөгийн нарийн бичих гэж тавьчих болохгүй шүү дээ. Нэг бас тийм. Энийг одоо танихгүй шүү дээ. Нэг одоо таны хэлж байгаагаар туршлагатай тэгээд энэ Сагсан бөмбөгийн спорт олон жил зүтгэсэн хүнээ танд. Одоо юу болсноос мэдгүй. Саяхан нэг одоо манай лигийг муу нэр хүнд муутай гэж тэмцээ явсан шүү дээ. Тэгээ хасын өдгөө танан баг бол тоглолтоо. Тэгээ бооцоомынхоо мөнгө гээд байгаа ордон дөрвөн хүн ирээд үлдсэн. Тэгэхээр үлдсэн мөнгийг нь аваад эдгээр аваад идчихдэг байхгүй ихний хэлж. Одоо манайх Монголын үндэсний суперлиг гэдэг тэмцээн хийж байна. Орсон орлогынхоо багуудынхаа тоглосон хов болгоо сая төгрөг хожигдсон 450 сая цаас. За дээрээс нь шангилна. Тэгээ одоо таны эксогийнхэн бооцооныхоо мөнгийг одоо аваагүй. Аваа ихээр одоо бид нэр лиг их гэж. Лигийн нэг өнөхөр энэ бас орлоготой холбоотой зөрчил байгаа гэж. Энэ чинь нэг юм ярмаар л та. Ямиг баримттай ярмаар. Тэгэхгүй бол энэ чинь аманд орсноо ингээд
ярих юм бол энэ яриа маань өөрөө бас нэг хилцүүлэн маань жоохон үр дүн муутай тийм жоохон ажил хэрэг чангамаар би бол ийм баримт тавь ийм ойлгомжгүй би бол нэг өгөөлөхөд энэ албыг 2 сарын 7-нд авсан мэдээж надтай танилцсан ажлууд бол зөндөө байгаа. Тэгэхээр би бол энэ дээр тэгж ярих юм. Одоо ингээд 90-ийн инээ тэрэ гэдэг ингээд ялсан бонсоор одоо хийж ин л та. Энэ юм тулгаа ханддаг газар нь хандах хэрэгтэй байхгүй юу? Үнэхээр нотлохоо. Үнэхээр хандах хэрэгтэй. Над шиг чи өнөөдөр энэ чинь цаас барьж орж ирээд ярих хэрэгтэй байхгүй юу? Энэ би баримттай ингээд ирсэн байж байгаа. Энэ нэг юм хуулийг нь байгуулах шалгаад би одоо хүмүүсийг худлаа гүтгэст орнжсан бол хуулийнхаа байгууллага Монгол улсын шүүхийн нэр өмнөөс хүний нэр хүндлэгийг халдсан гэдэг зүйл ангитэй би одоо 100% хүлээж авах бэлэн байна. Энд одоо би ярьж байгаа юмудаа батлахад Монгол улсын шүүхтэй батлахад бэлэн байна. Энд байгаа одоо гаан уйг ерөнхийлөгч дээрээс нь 50 даад байгаа өдөр төцөлийн 15 тэр хурал дээр орсон гэдэг байгаа. Монгол сайн бид нар хурал хийлээдтэй хуулийн дагуу Монгол улсын бүртгэлийн газраас хуульчтай зөвлөгөө аваад Монгол улсыг яаж цэвэршүүлж нэг бодлого нэг чиглэлд орох юм бэ гэдэг одоо бичлэх нь байгаа. Шаардлагатай бол DVD-гээр үзүүлчих болно. Тэгэхээр одоо хин нэгэн даалтан тушаал авдаг. Монголын үндэсний сагсан мөнгөний холбоо хаан дээр ямар хариулт өгмөр юм? Ер нь одоо тодорхой биш гэж байна шүү. Гэрчлэгээний хувьд дээр нэг ийм асуудал гарсан юм аа. Энэ бол би ажил авахд ер нь бас одоо улсын бүртгэлтэй холбоотой асуудал гарч ирсэн байсан. Энэ дагуунд би бол мэдээж ажлаа авангуудаа энэ тал дээр ажилласан. Би бол энийг шүүхэд тэр улсын бүртгэлийн ерөнхий газрын төр орлон гүйцэтгэгч бүрүүдэрч гэдэг байгаа. Шүүхт өгсөн байгаа нэг бол одоо энэ ихэнчлэл нь одоо энэ одоо ингээд байж байна. Бүрүүдэрч гэдэг хүний манай холбооны гэрчлэгээр цуцалсан үндэслэл нь болохоор надад танаа холбоо хүчингүй болгосон энэ улсын бүртгэлийн ерөнхий газрын тушаал байна л да. Тэгэхээр үнэхээр одоо энэ хүчингүй болгосон энэ бүрүүдэрч гэдэг хүн маань бас өөрөө одоо таны хэлснээр одоо энэ албан зөвчтэй оруулан ашигласан хүчингүй болгосон гэсэн үг, шудраг бус гэсэн үг. Одоо ерөөсөө хуулиар харахад надад чинь тийм л үйлчлсэн байгаа шүү дээ. Одоо би энэ чинь яг юм болоо. Төрийн бус байгууллагын тухай хуулийг би бариад ирсэн байгаа байхгүй. Энэний вэ шүү дээ. Одоо энэ чинь татан буулгах гэж байгаа төрийн бус байгууллагыг 7 дугаар зүйлд заасан. Энэ яаж татан буулгах вэ гэхээр ерөөсөө төрийн бус байгууллагыг 2 аргаар татан буулгаж болдог. Нэг нь өөрөөсөө дампуурлаа зарлах, татгалзах. Нөгөөх нь шүүх, гин буруутайг нь тогтоосон тохиолдолд гэрчлэгээ энэ юмнуудыг хүчингүй болгох ийм юм байна. Тэгэд ер нь энэ бүртгэлийн газар гэдэг маань өөрөө үйл ажиллагаа хэвээ явуулж байгаа төрийн бус байгууллагын энэ ажилт гэж оролцсон. Зөвхөн одоо хоёулаа сагсангийн холбоо гэж яваад байгаа тийм ээ. Тэгэхээр тодорхой хэмжээгээр үйл ажиллагаагаа олон нийтэд үзүүлж байгаа. Хоёулаа нэгдэж болох юм. Одоо нэг юм байна. Улсын бүртгэлийн газар дээрээс наад одоо ярьдаг. Цаас бариад яг миний бид нар өөрсдөө улсын бүртгэлээр явж байгаа. Тэгэхээр бид нар толгойдоо байгаа юм л хэлж. Улсын бүртгэлийн газраас шинжилсэн бүртгэлийг хүчингүй бас. Тэрнээс Монголын сагсан мөнгөний холбоо төрийн бус байгууллагыг хүчингүй болгоогүй байгаа. Хамгийн гол нь их биш этгээдүүд. Энэ оргилгээд байгаа хүнийг би одоо үнэхээр танихгүй. Нэг нөгөөлөхөд энэ лидер одоо намайг дагаад яваад гэсэн намайг ингээд арга утгаар ингээд муурч явж байгаа дарга нээлтж чаддгүй юм ер нь. Нийтийгээ одоо хурал хийгээд биднээс 2 хурал аваад байсан. Би нэг одоо нэг намын бидний одоо хүсэл тавьсан. Надад хүсэл тавьсан. Нам нэг нь юу юм бэ гэхээр одоо энэ Монголын сагсан мөнгөний байж байгаа. Монголын сагсан мөнгөний холбоо Барс улд ерөнхийлөгч 4 жил авч явсан мөнхөр 9 жил авч яваад одоо гаан гэж шүү. Гаан ийм даваа төлжүүлэх болох хэрэгтэй. Чи өөрөө уусан гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гол нэг эцэг юм хэлээ. Тамирчингүү, тэмцэнгүү, тоглогчгүй бүх үндэсний шгшөө бүгд орхиод ер нь бол үстэй. Таны хэлэх гэдэг асуудал ер нь бол энэ одоо сагсан мөнгөний спортыг энэ холбоод улс төржүүлээд энэ ашиг сонирхлыг зөрчил гаргаж ирж байгаа. Та энэ санал ярих уу? Та бас нэг юм хэлчихсэн. Би нийлэхгүй. Юу гэхээр юм байна. Тамирчингүү, тоглогчгүй гэж ярьж байна. Тийм биш. Манай үндэсний дээдлийг 17 дахь тэмцээн одоо 4 сард эхэлнэ. Энэ тамирчид бол хэн нэгэн төрийн бос байгуулах хэн нэгэн хүмүүсийн өмч бишээ. Оролцоход бол бүгдээрээ л оролцсон шүү дээ. Манад оролцсон гэдгээ бүгдээрээ илэрхийлсэн л. Тийм. Тэгэхээр энэ дээр бид бас нэг юм ярьхад ийм байхгүй тулгаа. Ийм байх. За сая эдний лигийн тэмцээн эхэлсэн. Эхлээд явсан дагуулсан. Ерөөсөө ерөнхийдөө Монголын сагсан холбооны иргэн хэлбэрээр ойглыг ярьж. За тийм асуудал байна. Би ганц юм ярих гэдэг юм чи. Юу гэхээр мэдээж энэ нэг чигтэй болёо, нэг толгойтой болцгоё гэдэг асуудлаар толгой өөрөө асуудал тавьсан бид нар дээр. Би тэрийг барьж ороод
удирдах зүйлтэй ороод ерөнхийлөгчдөд танилцуулаад, гишүүдтэй танилцуулаад бид нэр энийг авч хэлэх нь зүйтэй юм аа гэдээ авч хэлцээд ахаад бидний хүсэж байгаа хурлын хийдгээр хий. Тэгэхээр яг үгээр хөдөө орон нутаг бүх одоо саксныхаа массыг ерөөсө хамрах хэмжээнд хийх учраас ажлын хэсэг гаргая. Тэр ажлын хэсгээрээ бүх юмаа шийдъя гэдэг ингээд тохирсон. Тэр ажлын хэсэгт нь би өөрөө орсон. Манай Монгол Улсын гавь тэмэрчин Шарвж орсон. Нөгөө талаас энэ столог өөрөө одоо хамгийн гол нь иргэдийн дунд нэг ийм гол байна л да. Тэгсэн чинь бид нар ажлын хэсэг гаргаад энэгээр асуудал шийдэх гэж байгаа шүү дээ. Ингээ явсан тулг 3 сарын 2-нд цааш нь өргөжлүүлээд Монголын сагсан бөмбөгийн холбооны хурал гэж яагаад хурал ирээд цааш нь гэдэг хүмүүс янз янзын үйл ажиллагаа зохиогоод байгаа бас. Ийм үйл ойлголт байдлаа өөрөө авч хэлсэн байхгүй надад юм шиг. За энэ дээр нэг юм ирчээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бас байгууллагын удирдах дэд байгууллага нь бүх их хурал гэдэгтэй адилхан бүх гишүүд гэж байдаг. Тэгээ бүх гишүүдийн дөрөндөө 3/5 дээр байгаа сагсан бөмбөгийн холбоо дүнс. 3/5 дээрээ бүх гишүүдийн 3/1 нь гар үсэг зураад бүх ээлжид бус хурлыг зарлж болно гэж шаардлага албан шаардлагыг болгоно гэж хуулийн дагуу санал тавьсан. За тэгээ энэ саналын дагуу бид нэр албан шаардлага хөрвүүлсэн. Гаавын захирал ерөнхийлөгч болоод за хурлаа хий барий гэдгийгсэн. Одоо тэр дүрмийн дагуу хууль журмын дагуу бид бүгд шаардлага тавьсан. За хүмүүсэнд нь албан доод өгсөн өөрсдөө ирээгүй. Бид нар өдөртөг бүтц зохион байгуулалтаа явуулсан. Өмнөх хурл бол хаалттай болсон. Нэг өгүүлж. Үнэн одоо хүүхдийн ордонд болсон. Энийг бол одоо цэвэрлүүлж гавья. Монголын шигшээ бол залуучуудын шигшээ, эмэгтэйчүүдийн шигшээ, Монголын бүх шигшээ болох юм гэж байгаа. Тэрнээс биш одоо бид бүгд Монгол улсын хуульд баригдаж дүрм журмын дээр багт. Төрийн бус байгууллагын тухай хууль. Төрийн бус байгууллагын тухай хууль 2005 оноос хойш 13 оныг хүртэл нэг ч хурал зүйл хийгээгүй. Энэ бол бүгд мэдчихэв 9 жилийн хугацаанд. Тэгээ 9 жил хийхдээ хэн нэгэнд нуугдж байгаа гэсэн. Тэрийг бол нээлттэй зарлцсан мөртлөөрөө үүдэн нь хамгаалагч тавьж байгаа хүн оруулаагүй. Энэ бол тэгтээ дөрөв баримттай энийг тэгээ би хэлснээ шүүхийн өмнө хэний ч өмнө нэр төрийг гутаасан бол хамгаалахад бүрэн хэрэгтэй. Би тэрнийхээ хариуцлага үлдээхэд бэлэн байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо цаашдаа яг тусдаа явуулсан. Монголын сагсан бөмбөгийн холбоо төрийн бус байгууллага фибад бүртгэлтэй хинч хүчингүй болгоогүй их биш өтгөөд хин нэг нь олон нийтийн байгууллага төрийн бус байгууллагыг хин нэг нь ингэж өмчилж өөрийнхөө ишрэх ашгийг авч магадгүй 16 оны сонгуульд өөрийнхөө нэг ингийн тэмдэг хийх ч юм уу те ингэж ашиглаж явуудгийг зогсоомоор байна гэж. Тэгээ бид нар өдөртөг зөвлөө баталсан аргаа ороод одоо тоглогчдын холбоо гэж болсон. Монгол улсын шигшээ орны одоо ахлагч одоо шинэнгийн сид бацаа тэргүүн дид болсон. Ганбаатар их хоёр дид тэргүүн болсон. Тэгээ бид бүгд нэг зүгтээ нэг авсан. Тэгээд энэ жилийн лиг 2 лиг ихэлсэн. Буян тухайд лиг ихэлсэн. Тэр лиг маань дампуурсан. Болоогүй одоо үндэсний сүүл лиг. За нөгөө талаа боломж олгоч. За. Энэ дээрээс ганц юм байгаа л дөө. Монголын үндэсний олимпийн ороо болон дэлхийн сагсан бөмбөгийн холбоо зөвшөөрөгдсөн ганц холбоо байгаа. Бид энэнийхэн дагуу үйл ажиллагаагаа хэвээ үргэлжлүүлээд явуулж байгаа. Хоёрнээсээ бид нар ингээд би бол одоо бүр баримттай гасарч байгаа. Дэлхийн сагсан бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрсөн бичгийг би ингээд бариад ороод ирж байна. Энэ дээр бол Монголын сагсан бөмбөгийн холбоотой улам үйл ажиллагаа сайж хэмжүүлнэ. Биш илүү хамтран ажиллана. Тэгээд дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий гэж байна. Монголд яагаад гэж болсон хамгийн гол юм. Монголд энэ чинь ерөөсөө юу л байхгүй. Улсын бүртгэлийн газраас нэг юм үйл ойлгох асуудал хийсэн. Би бол энийг шүүгч шилжүүлсэн. Энэ бол шүүхээрээ шийдэгдээд үнэхээр тэр албаны зүгээс ямар үйл ойлголт одоо асуудал гарсан гэж бодож байна. Юу тэрнгүү яриа. Одоо би нэг юм үзүүл яриа. Улсын бүртгэлийн газраас ирсэн би манайх ямар буруу юм хийсэн болоод бидний гэрчлэгийг ингээд танд төлөвлөж вэ гэдэг асуудлыг би бичгээр тавьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хариулт ирж байгаа надад. Энэ бүртгэлийн хэлтийн газрын гэрчлээс ирж байгаа. Төв хагнатын бүрдэл бүрэн томж нэг гэсэн тэгэхээр